Сайн амнахаа дараагийн хвшлэгээр олж байна. Энэ удаагийн хвшлэгээр 2024 онд гарсан Human-E гэдэг нэртэй нэгэн сонирхолтой кино орж хөрвүүлсэн байна. Экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас болж хоол хүнсний хомсдол эцтэй өрсөн бөгөөд янз бүрийн арга хэмжээ авсан ч аль нь ч бүтэлтэй болж чадаагүй учраас эцэст нь дэлхийн нийтээрээ хүн амаа цөөлөх гэсэн ганц л арга үлддэг. Энэ асуудлын талаар олон улсын дээд уулзалт болж эцэст нь бүх улсууд хилээ хаагаад нэг жилийн дотор хүн амаа цөөлөх гэсэн хүндхэн шийдвэрийг гаргадаг. Америк бол ардчилсан улс учраас юу юугаар дэрэгдээ ядчихалгүй өөрсдөр нэг нэгэ цөөлөх сонголт буюу засгийн газрын шийдвэрийг дагаж нэг айл нэг хүний устгах юм бол улсаас $250,000 тэтгэмж олгох шийдвэр гаргадаг. Гэхдээ мэдээж хинч таныг хүчлэхгүй өөрсдөө сайн дураар оролцсон. Энэ хүн бол Чарльз, урд нь алдартай мэдээний нэвтрүүлэгч байсан нэгэн бөгөөд удаан хугацааны дараа хүүхдүүдтэйгээ оройн хоол идэхээр урьдчилгаад түүндээ бэлдэж байна. Харин энэ бол Даун, манай хүний сүүл цус эхнэр нь бөгөөд бас л цаг сайхан байх үед томоохон ресторан ажиллаулдаг алдартай тоогооч байсан юм байна лээ. Удалгүй оройч болж хүүхдүүд нь эхнээсээ ирэх бөгөөд хамгийн ихэнд том хүү болох Жаред ирдэг. Мань хүн засгийн газарт буюу ард иргэдтэй нэгээ алцгаа гэдэг маркетингийг зогсоо зайгүй хийдэг газарт ажилладаг болохоор ер нь л хүн болгон түүнд дургүй байгаа нь ажиглагддаг. Үүний дараагаар хоёр дахь том нь буюу Ричел охин Мияга дагалаад хүрээд ирдэг. Уг наав нь энэ уулзалтанд хүүхдүүдэд дагуулж ирэхгүй зөвхөн томчуудаараа хооллоё гэж дуудсан юм байна лээ. Гэсэн ч Мия ганцаар ангинд орхих боломжгүй болоод аваад ирсэн бөгөөд за нэгэн тамд аваад ирсэн юм бол одоо яа гэхүү гэд баг зэрэг доромчон хүлээж авдаг. Удалгүй 3 дахь хүү болох Ноо тэдний гадаа ирсэн байх бөгөөд шууд яваад орчхож чадлагүй эргэлзэж байгаад найз охинтойгоо ярилцаад өмнө болсон зүйлээс болоод тэдний нүрийг харж чадахгүй нэ гэд хэлтэл за тэгвэл зүгээр л хүрээд ирээ өөрийгөө өвчлөх шаардлагагүй гэж хэлдэг. Ингээд найз охинтойгоо ярилцчаад яг буцах гэж байтал хамгийн баг дуу болох Ашлитай тааралцчихдаг. Гэрийнхэн дотроо манай хоёр хамгийн дотн бөгөөд Ноогийн хувьд ямар шалтгаантай болоод орж чадахгүй эргэлзээд байгааг нь мэдэхгүй ч Ашли нэлээд сайн ятгсны дараагаар хамтдаа орох оролдог. Баг зэрэг санаа зовсоор орсон ч аав нь түүнийг халуун дотноор өгтөж авах бөгөөд үүнд нь ч гэрийнхэн баг зэрэг гайхаж байгаа нь анзаарагддаг. За ингээд эцэст нь бүх гişүү цугласан учраас Дауныгийн бэлдсэн гайхалтай орой хоолыг идээд эдгээр тийм дотн байдаггүй ч аав нь гэр бүлдээ ийм их сэтгэл гаргасан байгааг хараад уур амьсгалыг эвдэхгүй тул бүгдээрээ л хичээцгээдэг. Эцэст нь аав нь яагаад бүгдийг нь дуудсан шалтгаанаа хэлэх бөгөөд манай хүн засгийн газрын шийдвэрийг дагаж хөтөлбөрт оролцохоор шийдсэн талаараа хэлдэг. Мэдээж үнийг сонссон хүмүүс бүгд л цочирдох бөгөөд танд мөнгө хэрэггүй үсттэй яагаад нэгтгэр болсон юм гээд асуудал мань хүүхэндээ энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байсан юм байна лээ. Гэхдээ эцэст нь өдөр шөнөгүй хаасаагүй гарах суртал хуулгыг үдсээр байгаа зүйлдээ нэрэл энэ бол хамгийн зөв шийдвэр юм байна гэж бодсон талаараа хэлдэг. Ер нь бол өдөр шөнөгүй явдаг засгийн газрын рекламуудыг үдсээр байгаа тархиа болгочихсан гэсэн үг. За яг аав нь ч ингээд тархиа болгочихдаг юм байж тэгвэл Дауныг яагаад энэ шийдвэрийг зөвшөөрснийг асуудал энэ хоёр маань хоёулаа олонний танил хүмүүс учраас бусдтай үлгэр дуурайл болохын тулд энэ шийдвэрийг хамтдаа гаргасан гэж хэлдэг. За ингээд хүнтүү зөө сонссон хүмүүс эхнээсээ бухимдаж уур амьсгалыг өгөх үед Даавны хүмүүсийг тайвшруулад намайг десерт бэлдэх үртэл бүгдээрээ тайвшаад байжвэ. Түүний дараагаар яриагаар үргэлжлүүлцгээе гэдэг десерт ихээр явдаг. Манай хэд арай өөр зүйлийн талаар ярьж сатаарах гэж байгаад санамсаргүй Ноогийн талаар яриараа угуулгаад орчихдог. Ноо маань өргөмөл бөгөөд өмнө нь харт амхны донтогч байсан мөн дээрээс нь машин барьж яваад осолд орсноос болж ээж нөөд болоод өөрөө ч гэсэн хүнд бэрчсэн юм байна лээ. Тийм болохоор л хүмүүс Ноотоо нэг л таагүй хандлагатай байсан байдаг. Ядж яхад одоо олдсож байгаа хүн нь мөн адил донтогч байж байгаад гарсан хүн бөгөөд Ноо маань энэ талаар хэлэх гэж ирсэн ч зориг нь өрөхгүй байсан бөгөөд нэгэн тийм яриа болсных гээд бүгдийг нь хэлээд авдаг. Осолд орсноос хойш дахиж огт хэрэглээгүй мөн дээрээс нь одоо олзож байгаа эмэгтэй ч гэсэн хэрэглэгээ олоод 10 жил болж байгаа бөгөөд манай хоёр нэг нэгэндээ үнэхээр хайртай гэдгээ хэлдэг. Ноо маань багада төгөлдрөөр тоглодог байсан бөгөөд буруу замаар орсноос хойш орхичихсан байсан ч одоо дахиад тоглож эхэлж байгаа гэд бүх үннээ чин сэтгэлээсээ хэлтэл аав ч гэсэн түүнийг нааштайгаар хүлээж аваад уур амьсгалж буцаад дэрдэж эхэлдэг. Дөнгөжил уур амьсгал сайхан болж байтал Даавны би чадахгүй нэ гэж захиа үлдээгээд яваад өгсөн байх бөгөөд үүнтэй зэрэгцээд засгийн газраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Боб гэд хүн хүрээд ирдэг. Юм хүн хүрээд ирв гэсэн чинь аав нь аливчээ хөтөлбөрт илсчихсэн бөгөөд өнөө өрөө салах ёс хийхээр дуудсан байдаг. Гэхдээ энэ гэр бүлийн уулзалтын ачаар манай хэд ч хөөрхөн дотносчихсон мөн дээрээс нь хамт хөтөлбөрт хамрагдсан Даавны цугтаачсан учраас хөтөлбөрийг цуцлах хүсэлтэй байгаа хэлдэг. Бобч боллгүй яах вэ? Та гэрээтэй танилцаад гарын үсэг зурхад л болно гэх бөгөөд харамсалтай нь хөтөлбөрийг цуцлахын тулд тус хүн бүх хөрөнгөө хураалгаа зогсохгүй үлцэн амьдралаа шорон дөнгөрөх ёстой гэх хуультай юм байна лээ. Үүнийг нь сонссон Чарльз маань нэр төртэй хайртай хүн болохоор эцэст нь хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг гаргадаг. Эцэст нь Чарльз маань хүүхдүүдтэй сүүлийн үгээ хэлээд үлцэн хөрөнгийг минь тэнцэн хувааж аваарай гэд нүдэндэг. За ингээд бүх зүйл дуслаа гэж бодтол Чарльз Дауны хоёр маань хоёулаа хөтөлбөрт хамрагдсан учраас заавал ч хоёр хүний цогц авч явах хэрэгтэй юм байна лээ.
Гэтэл даавны цугтаачихсан хизээ болдох нь мэдэгдэхгүй байна. Манай ажил хатуу цагийн ойртой явагддаг учраас би эндээс заавалчгүй 2 цогц авч гарна. Яг та хэд өөрсдөө хэний цогцыг өгөхөө шийдэж болно. Гэхдээ 2 цагийн л хугацаа байгаа гэж хэлдэг. Энэ хөтөлбөрт насан туршаагүй хүмүүсийг оролцуулдаг учраас Мия үнд хамаарахгүй, харин та дөрөв дотроосоо нэгнийгээ сонгоод бэлэн болохоро гэрлээ нөвчүүлж дохио өгөөрэй гэж хэлээд Мияг дагуулад гардаг. Манай хийдээд угаасаа өөр арга байхгүй учраас хэсэг тусдаа өрөөнүүдэд орж бодцоох бөгөөд удалгүй гарч ирээд саналуудаа хилдээл жаарад шууд л ноог алах хэрэгтэй. Тэр угаасаа өргөмөл дээрээс нь хамаг амьдралаа сүрүүлээ зогсохгүй ээжийг хүртэл алсан. Тиймээс тэр л өгөх ёстой гэж хэлдэг. Мэдээж үүнийг нь ганц бэст нь болох Ашли эсэргүүцэж жаарадтай маргалдаад Рэйчелд ч тодорхой шийдэл байхгүй байсан учраас Бобыг дуудахаар болдог. Бид нар өөрсдөө сонгож чадахгүй бол та нар биднээс нэгнийг нь ямар аргаар сонгох вэ гэдээ асуутал шүдэнд суглаад азар нэгнийг нь сонгоно гэж хэлдэг. Гэтэл хажуунаас нь Рэйчел бид заавалчгүй хүнээ сонгочхоод чамаар нөгөө хүнийг үзүүлэх ёстой юу эсвэл өөрсдөө хин нэгнийг нөхчхаа зогцыг нөгж болох уу гэж суугаад аль нь ч байсан болно гэж хэлдэг. За ингээд Бобби гарсны дараагаар Рэйчел та нар бол миний хувьд хинч биш гэр бүл нэртэй л болохоос та хийддээ жилдээ 3-4 удаа л хүчээр аавд тааралддаг. Худалч хүнд хомсаа засуулдаг эмэгтэйтэй та нараас илүү дотн харилцаатай амьдарч байна. Тийм болохоор та нарын өмнөөс өгч чадахгүй нэг жилээ шууд ноог алхаар дайрдаг. Яг уу багахан шархтуулаад өнгөрдөг бөгөөд Рэйчелийн дайрсан шалтгаан нь аавынх нь хөрөнгийг жинхэнэ өвгдүүд нь л хувааж явах ёстой гэд ерөнхийдөө хөрөнгөнөөс олж алах сэдэлтэй болсон байдаг. Мэдээж энэ шийдвэрийг Жаред шууд дэмжих бөгөөд Ашлиг мэрэгжлийн жүжигчин болохын тулд чамд багагүй мөнгө хэрэгтэй гэд тархийг нугатал Ашли ч Рэйчелтэй нэгтгэр болдог. Гэхдээ нэгдсэн шалтгаан нь Ноог өмнө нь осолд орох үед тохирогчийн талд аав нь 3 сая доллар өгж аргалсан юм байна лээ. Энийг Ашлигаас нууж байсан гэж бодож урлаад мөн дээрээс нь тэр аль хэдийн хөрөнгө авчихсан болохоор дахиж мөнгө авах шаардлагагүй гэд Рэйчелтэй нэгдснээр бүгдээрээ Ноог алхаар дайрсан ч манай 3 үнэн арчаагүй юмнууд байж дараад Ноог гурвангийн цохиж унгачгаад зугтааж чаддаг. За яг ингээд манай хэдийг дотор алцаж байх хооронд даавныг барьж чадсан болохоор наад хэдийгээ одоо алцуулах шаардлагагүй гэд мэдээлэл Бобд ирсэн ч нөгөөх нь өвгийн амтан байж таарад шууд даавныг дөрөв явуулаад түүнийг баригдсан талаар нууцгадаг. Энэ хооронд Ноо маань найз охиндоо болж байгаа зүйлсийн талаар мессеж бичээд явуулах гэсэн ч гэр доторх сүлжээг хаачихсан учраас мессежээ бичиж байгаад утсаа цонхоор шидчихдэг. Ер нь эднээс ингэж айж явахаар гарч алцъя гэж бодоод хурган зэвсэглэж аваад гартаа хамгийн ихэнд Ашлидад даралддаг. Ашли жаасандаа өмнө хийсэн зүйлдээ харамсаж байна. Одооноос би чиний талд гэж манай хүнийг үер хагаад хамтдаа явж байтал нөгөө хоёр нь гиндүүлж гарч ирээд Ноог алах гэсэн ч бас л бүтлгүүтдэг. Уг нь манай Ноод тэр хоёрыг үзэх боломж байсан ч зүгээр л ухаан алдуулчаад явж байтал хамгийн ихээр итгэж байсан Ашлийн араас нь гарч ирж дайраад манай хүнийг ухаан алдуулчихдаг. За тэгээд Ноог хүлж аваад яг алах гэж байтал Ноогийн найз охин мессежийг аваад хүрээд ирсэн байдаг. Гадаа нэрчгсэн уцаараа лайв хийгээд хүн болгоны анхаарлыг татах бөгөөд энэ үеэр манай горовч гарч ирээд найз охинд нь болж байгаа зүйлсийг хальт хэлээд Ноо зүгээр байгаа. Гэхдээ бидэнд тусламж хэрэгтэй байна гэж хэлтэл нөгөөх нь окей тусламж дуудаад ирээгээд явах үед засгийн газрын үйл ажиллагаанд цаад учрууллаа гэд Бобби хүмүүс түүнийг шууд буудаад алцдаг. За ингээд нэлийн урцтмал байдал үүссэн учраас Гялс орж Ноог алаад энэ бүхнийг дуусгая гэж бодсон ч Ноо маань аль хэдийн хүлээснээсээ мултраад алга болчихсон байдаг. Ноо маань найз охиныгоо алуусныг мэдчихсэн бөгөөд энэ удаа жинхнээсээ нөгөө гурыг алахаар шийдсэн байдаг. Харанхуйд нөөгдөж байгаад гинт дайрж Ашлиг утуулаад нөгөө хоёрыг нь унтал зогсныхоо араас өөрөөс нь урвсан Ашлиг алах гээд боож байтал бүгдээрээ л Ашлиг орхих тэр ямар ч буруугүй оронд нь намааг ал гэдэл эцэст нь нэгэн өөрсдийгөө муу хүмүүс гэдгийг ойлгосноо байсан бүгд л өөхөх гэж зүтгэцгээдэг. Энэ бүгдийг сонсож байсан Ноо маань ер нь энд болж буй зүйлсэд бидний хинж буруугүй гадаа байгаа Боб л буруутай тиймээс тэрнийг алъя гэж хэлдэг. Одоо л нийгэм гэр бүл шиг хамтдаа ажиллахаар болох бөгөөд Ашлигийн шархыг түлж цусаалталтыг нь зогсоочоод Бобд бэлэн боллоо гэж тохио өгдөг. За ингээд Бобыг ороод ирэх үед Ашли өвчгсөн хэвдэж байх бөгөөд хүмүүс нь цогцыг авахын тулд бэлтгэхээр гартал Ашли маань гинт босч ирээд Бобыг барьцаалж чаддаг. Хүмүүсийг нь сүрдүүлж байгаад Бобыг алах гэж байсан ч харамсалтай нь яг энэ үеэр Ашли маань шархаа даалгүй нас орчихдаг. За ингээд ёстой жинхнээсээ Ашлигийн төлөөч болов ядаж Бобыг алъя гэж бодоод өөрийнх нь хэрэглээд байдаг унтуулдаг тариаг нь яг шахахтаа зэрэгцээ зураглаа солигддог. Сүүлийн зураглал дээр Ноо маань тоглолтоо хийж байх бөгөөд Ашлигаас бусад гишүүд тоглолтыг нь үзэж байдаг. Даавны ч мөн адил тэнд байдаг. Үүний дараагаар Ноогийн найз охин болон Ашли хоёрыг багасаа найзалсан сайн найзууд байсан бөгөөд сайн дураараа хөтөлбөрт амрагдсан талаар Боб ярилцлага өгөө зогсож угаар киноманд дуусдаг. Яг сүүлийн сценээс харах юм бол нэгэнт Ашли өөд болсон учраас дахиж хүн өөх шаардлагагүй болоод манай хэд эцэст нь Бобдо тохиролцоод чимээг хүүхэн дуусгасан гэж ойлгосон. Мэдээж Ашли өгсөн болохоор даавны дөхөх шаардлага байхгүй.
Ажлын болон Оогийн найз хүн хоёр нэгнийгээ огт таньдаггүй байхад сайн дураараа хөтөлбөрт амрагдсан гээд сайхан түүх зохиож байгаагаас нарахад засгийн газар үргэлж үннийг нууж байдаг гэсэн санааг илэрхийлж байгаа юм шиг санагдсан. Мөн дээрээс нь бодит амьдрал бол кино биш, амиа алдах дээрээ тулах юм бол хүн Боб шиг хүнтэй ч гэсэн тохиролцоход бэлэн байдаг гэдг нь харагддаг. За нэг ийм кино андаа манайхаа тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн өнөөдөр дараарай. Дараах бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.